Тэг бол мэдээлэл тодруулаад асууж тавтын бомбоор зарнаа хийжсэн боловч одоо энэ 30%-ийг нь IPO олуулсан зүйлсээр гаргахтаа 1 тэрбум доллараар зарах гэж байна. Энийг бол эсрэгцэн үедэмаа гэж яриад штэ. Энэ дээр ямар мэдээлэл байгаа вэ? Үнэхээр энэ яриад байгаа 30%-ийг 1 тэрбум Америк доллараар зарах гэсэн асуудал байна. Би яа хэлээд байна штэ. Ерөнхийдөө одоо жишээлбэл энэ одоо 225 дугаар тогтоолын дагуу ерөнхийдөө хөрөнгөний биржтэй гаргах нь зөв эсэх тал дээр судалгааны ажлууд хийгдэж явж байгаа ийм төвшөнд байгаа гэж ойлгож байна. Тэгээд энийг бид нар засгийн газрын хурал дээр та бүхэн бас зарим протоколуудыг ч авч үзэж байна. Сонгуулийн өмнө энийг хийхгүй гэж бид нар аль дээр ярьсан ба. Яг л ийм улс төр болноо. Сонгуулийн өмнө энийг хийхгүй гэж бид нар аль дээр ярьсан ба. Яг л ийм улс төр болноо. Сонгуулийн өмнө энийг хийхгүй гэж бид нар аль дээр ярьсан ба. Яг л ийм улс төр болноо. Тийм учраас цаашдаа ерөнхийдөө 5-7 орд гадагтай холбоотой асуудлууд эдийн засгийн эргэлтэнд орж нэмэн өртөг шингээгүүл тэр дараагийн одоо жишээлбэл одоо их хурлын сонгуулиар бүрдэх асуудал дээр яригадаад явах нь бол зүйтэй юм аа.